Сайн байна уу? Би санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлагын техник 2002 онд төгссөн төгсөгч. Сандаг төржийн сайхан баяр байна. За манай компани талын эзэн гэдэг нэртэй. Тэгээд компани маань 2016 онд байгуулагдсан. За яг үндсэн үйл ажиллагааны чиглэл маань бол одоогоор бид NAD гэдэг үндэсний тоглоом сүнэрийн брендийг гаргаж ирээ. Энэ брендийнхаа эхний бүтээгдэхүүн болох Mimo гэр одоо бүтээгдэхүүн дээр илүү төвлөрч ажиллаж байгаа. Тэгээ Mimo гэр маань өөрөө яг миний Монгол гэр гэсэн үгний төвчлөө. Тэгээ одоо яг энэ нэрээр дотооддоо нэг 30 гаруй борлуулалтын зэгээр борлуулж байна. Гадаад одоогоор нэг 6 улсад борлуулаад байна. Компани цаашдын улсын хараа бол бид нар яг үнэндээ бол маш том амбицтай. Ер нь бол Леготой өрсөлдөх үз дэлхийн том брэнд болох юм гэдэг зорилготой явж байгаа. Яг зүгээр нэг анх үүсгэсэн шалтгаан би ч өөрөө санхүү эдийн засгийн сургуулийн бизнесийн удирдлагын техникум. Тэгэхээр одоо маркетингийн чиглэлээр төгссөн. Тэгээд ингээд маркетингийн хүмүүст нэг том амбиц байдаг. Нэг брэнд бүтээгдэхүүн гаргах хийсэн гэдэг. Тэгээд тэр брэнд бүтээгдэхүүнээ гаргах үүднээсээ л анх яг энэ NAD брэнд гарсан. Тэгээд Монгол гэрийг сонгосон шалтгаан бид нар өөрсдөө нөгөө маркетингийн хүмүүс чинь тэгэл нэг хичээл дээр онлын хувьд ч бүх юм дээр судалгаа хийдэг. Тэгээ судалгаанаас үзлээд үзэхээр монголчуудыг гадныхан үнэлж үздэг одоо монголчуудыг одоо төсөөлдөг зүйл нь 3 зүйл байсан. За нэгдүгээрт Монгол ирээд гадныхан Монгол гэрт орохыг хүсдэг. Монгол гэрт унтаж тэ амрахыг хүсдэг. Тэгээ гараа явахдаа миний барьж үзэх хийсэн гэж хүсдэг. Нөгөөх нь Монгол хүн морь хоёрыг салахаа. Тэгэхээр энэ нь өөрөө морь гэхээр нөгөө ахуйн соёл явждаг. Гэр гэхээр эд үлгийн соёл нь явждаг. За тэгээд тал нутаг буюу байгаль. Энэ гурван юм маань монголчуудын нэг 3 том өгөгдөл байгаад идэг. Тэгээд бид нэр ерөөсөө за дэлхийд бид нэр ялгарч тэг гарч ирээгүй аль нэг энэ гурван юм ал барих нь хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд хамгийн түрүүнд Монгол гэрийг барьж. Яасан тэгээд энэ маань өөрөө яг үүндээ магадгүй бидний судалгаа хийсний үр дүнд айгүй зөв болоод одоо бол нэлийн гадны экспертүүд хүртэл дэлхийн тоглоомын маш том одоо эксперт хүртэл манайхыг үнэлээ. Маш сонирхолтой бүтээгдэхүүн гэдэг тийм одоо үнэлэлт өгсөн. Бүтээгдэхүүний хувьд бол бид нар одоогоор яг нэг NAD брендийн Mimo гэдэг энэ бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Тэгээд яг анх энийг хийхдээ бид нар нэлээд юугаар яасан. Олон улсын нэлээд судалгаа хийгээд нэлээд тэрэн дээрээ суурилж одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийсэн байна. За энэ бүтээгдэхүүний маань хувьд бол яг одоо энэ иж бүрэн гэр гэсэн тавилгатай, бүрэн тавилгатай. Нийт 225 хэсгээс бүрдсэн. Иж бүрэн одоо гэр тэгээ энэ байна онцлог нь бүрэн тавилгатай, ийм хээтэй бүрээстэй. Тэгээд гэрэл асдаг байна. Батарей нэгээд. Тэгэхээр бас яг нөгөө бидний ганц зорилго өөрөө нэг юм тухайн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээс гадна орчин үеийн инноваци ямар нэгэн шийдлийг шингээж өгөх гэдэг бидний зорилго. Тэр үднээсээ хийсэн гэр байгаа. Хамгийн дурсамжтай зүйл нь тухайн үедээ ингээд шалгалт их авах гэж одоо шаналдаг байсан боловч эргээд амьдралд аяг хэрэг болсон зүйл юм. Энэ маань айгуу тийм надад дурсамжтай сайхан санагддаг. Тэгээ одоо юу гэдгийг нэг сакс тоглодог болохоор ч багш нартайгаа их найзан дундаа тэгс мөртлөө шалгалтын дээр чанга их хэцүү байдаг байсан тийм. Одоо эргээд дурсахад бас сайхан байна. Тэгээ бас одоо ингээд санхүү эдийн засгийн их сургуулийнхаа бүх төгсөгчдөд болон тийм мөн одоо 2002 онд хамт төгссөн бүх найз нөхөдтэй одоо баярын мэнд хүргэе. Бизнесийн удирдлагын техникийн 25 жилийн баярын мэнд хүргэе.